Бол за байна. Энэ одоо өөрчлөгдөж байгаа нэг хөрөнд. Гэрүүлийн хүчирхийллийн орчноор дийлэнх тохиолдолд одоо хүүхэд бас давхар гэрүүлийн хүчирхийлэлд өртөж ирж байгаа учраас энэ хандлагатай хүлээж авдаг. За тэгээд хамрын сургах тойрны ажлаар хүүхдүүдийг сургууль цэцэрлэгийн боловсролд нь хамруулах. За тэгээд гэрүүлийн хүчирхийлэлд дэмжих тухай хууль заасан туслан чалан үйлчлэгийн үзүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Одоо орж ирснээс энэ наашаа хэсэг нь дандаа үйлчлэгч нарын байрлаж байгаа хэсэг. Цаашаа өөр гүйцэтгэх багчдын хэсэг. Бас ийм зохион байгуулалтаар үйлчлэж байгаа. За, барилга байгууламжийн тухайд 1920-ад оноос энэ Бог Жавзадам хотын Галтгооны өргөө зориултаар ашиглагдж байгаа. Ингээд одоо Дондог Дулам хат нийслэл хүрээний өмчийн ядуу хүүхдүүдийг хоол цуглуулдаг байсан ийм байшин. 2016 онд бол мэргэжлийн хяналтын газар болон галын байцаагч нарын дүгнэлтээр энд үйл ажиллагаа явуулж болохгүй иргэдэд аюултай нуурах бусад барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах галын аюулгүй байдлыг хангах боломжгүй гэсэн дүгнэлтүүд гарсан байна. За үүнтэй холбоотой 2019 онд бид энэ гадаад улсын туршлага төр хамгаалах байрны загвараар энэ нийтдээ бол 61 өрөө таслаатай 40 хүн хүлээн авах боломжтой 2600 м² талбайтай ийм байрны зурсан. За энэ дээр ингээд тендер сонгон шалгаруулалт хийгээд ингээд явсан боловч нөгөө цаг тахлын улмаас гайл хаасан. Тэгээл тендерт орж байгаа компаниуд шаардлага хангах чадахгүй гэхэнтэй явсаар хагаад 20 он дахин мартал хийлгээд 4.7 тэрбум төгрөгийн үнэлгээ гаргасан. За ингээд нөгөө тендерүүд цуслагдаад байсан учраас шууд гэрээ их шаардлага үүсээд за тэгээд энэ Монгол Улсын санхүүжилтийн ерөнхий хэлцээрийн энэ хууль болон Азийн хөгжлийн банкны худалдаа хойшлохын журмыг баримтлаад 8.7 тэрбумын төсөвтэй гэрээ байгуулж 24-2 сард хүлээгч өгөхөөр барилга эхэлсэн. За тэгээд сангийн яамны 2024 оны 4 сарын 4-ний дүгнэлтээр одоо гэрээний магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажсан төсвөөс хэтэрсэн нэмэлт санхүүжилт болохгүй гэдэг асуудал яригадаад за тэгээд төр хамгаалах байрны үйл ажиллагаатай холбоотой бол бидэнд хамгийн түрүүнд тулгамдаад байгаа асуудал гэх юм бол энэ яаралтай төсөв санхүүжилтийг хийж гүйцэтгүүлээд энэ компаниас одоо улсын комисс ажиллаж барилгаа хүлээж авах зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Ингээ зайлшгүй үйлчлэг авах шаардлагатай хүн ирсэн ч гэсэн орчин нөхцөл болоод гарч. Зарим нь орж ирэнгүүтээ 2 хоног би явъя би ийм газар байж чадахгүй нэж гэдэг асуудал үүсдэг. За тэгээд төр хамгаалах байр бол нэг ийм стандартын бус бол байж болохгүй тий. Одоо энэ чинь 120 жил болсон ийм барилга дотор бид нар гэрүүлийн хүчирхийлэлд дэмжих тухай хууль хэрэгжүүлнэ гэж суувал үр дүнд өрөөсө хүрэхгүй. Тэгээд дээрэс нь одоо ингээд эмтгийг гарна за гэрүүлийн хүчирхийлэлд өрсөн хүүхдүүд $100 руу залгана. Энэ дээр цагдаагийн байгууллага л ажиллаж байгаа шүү дээ. Гэтэл та нараас бид нэр хариуцлага нэхэд байдаг. Нөхцөл болцоог бүрдүүлж чадахгүй байж хоосоо хариуцлага нэхэд бол үр дүнд хүрэх нь бол одоо цаашдаа бол маш их олвол одоо хүнд бол гэмтэргийн гаралт ч нэмэгдээд байна. Тэгэхээр төр хамгаалах байруудаа бид нэг юм стандартд оруулаад за яг л нэг ийм стандартын дагуу төр хамгаалах байр байх ёстой маа. Энэ жишгийн дагуу энэ 39 төр хамгаалах байраа барьж байгуулаа гэдгийг шахаж шаардах хэрэгтэй. Тайлан сонсдог, зөвлөмж хүргүүлдэг, хэрэгжүүлж байгаа юм байхгүй. Тэгээ юун дээр гацж чинь төсөв. Бүгдээрээ өнөөдөр их 2 сайд байна. Одоо бүгдээрээ тэр танаа төр хамгаалах байртаа очиж танилцъя те. Сангийн аавныхныг бас дуудсан. Тэгээ тэнд очиод төсөв санхүүгийн асуудлаа нэг шийдвэрлэх. Нэг асуудал энэ сангийн амтан яриа шийдэг. Нэг жишг ийм төр хамгаалах байр бүгдээрээ бас хийж үзүүлээ л. Тэгээд энэ жишгээрээ одоо ийм бусад 39 төр хамгаалах байрууд яг энэ жишгийн дагуу менежментийн хувьд ч гэсэн ингэж удирдах болдгиймаа гэдгийг хууль зүйн цагдаагийн байгууллага өөрсдөө харуулаа. За авчрал дарагт баярлалаа. Улсын их хурлын дарга энэ гэрүүл хүүхдийн хамгааллын асуудлууд тэр дотроо бас гэрүүлийн хүчирхийлэл гэмтэргийн бас золиос болж байгаа. Эмэгтэйчүүд хүүхдүүдийг гэмт хэрэгт таллахаас бас өрчсөн сэргийлэх хамгаалах энэ тогтолцооны бас шинжилэлд одоо бас анхаарал хандуулж өөрийн биеэр манай цагдаагийн харьяа төр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцж байгаа. Танд бас баярлалаа. Таны өгсөн үүрэг бодлого чиглэлийн дагуу бид гэрч хохирчийг хамгаалах хуулийг шинжсэн хариулах хэлбэрээр одоо энэ хаврын 3 сарын 15-нд нэгдэх хаврын чуулганаас эхлэхээс өмнө одоо улсын их хурл танд засгийн газар хэлцээж өргөн барья. Энэ дээр бол нэг
ер нь бол нэг хэд хэдэн бодлогын шинжилгээний асуудлыг бас бодод төлөвлөж байгаа. Зүгээр ер нь гэмт хэрэг гарсан хойно нэхээсээ илүүтэй яг ийм гэр бүлийн хүчирхийллийн шатанд бид бас урьдчилан сэргийлдэг, хүнээ хамгаалдаг, хүүхдээ хамгаалдаг. Бид бол бас энэ асуудлыг нэлээд тийм цогцойдлоор бас нэг бодит үрдүн гарах хэмжээнд бас асуудлыг бас дэвшүүлж энэ үүргийн дагуу бас хэрэгжүүлж ажиллана гэдгийг бас танд хэлье. Чи нөгөө байршил нь нууц байх хэвээр. Хаана байгаа нь мэддэхгүй. Тэр нөгөө хүчирхийлэгчдгээд энэ чинь нөгөө олох эсгүй. Тэр ихнэр хүүхдийг хамгаалах хэвээр. Тэгээ байршил бол бас нууц. Нууцлалтаа оруулж ирээл энд хүлээж аваад бүртгэлжүүлээл эмчийн үзлэгээ хийгээл тэгэл ерөөсөө усанд оруулаад нөгөө өөрийнх нь ачаа дээш байдаг бол ачаа дээшэнд хийдэг өрөөнд нь тавиал тэгэл ийшээ байрлал руу оруулах. Тэгээ нийтдээ нэг 73 орчим өрөөтэй. Тэгээд дээрэс нь давхар нөгөө сургалт сурталчилгаа явуулах өрөө танхимтай. За мөн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөө танхимтай. Ийм байж. Тэгээ гэр бүлээр нь бас тусдаа үлээж байна. Тухайлбал одоо энэ өрөө гэхэд сургалтын өрөө байдаг. За тэгээ гүйцэтгэл баг 95% болсон. Гүйцэтгэл баг 98%. Ер нь комс төлөөлөгч өгөхөд бэлэн үү? Бэлэн. Авсан гүйцэтгэл гэх юм бол 66% гээл. Өнөөс мөнгө авч чадахгүй тэгэл. Та нар мөнгөө шилж өгч чадахгүй ч гэсэн бид нар за хамаагүй иргэний зориг хахад бид нар комисстэй өгчөө. Сүүлдээ бид нар ийм ярьж байгаа. Тэгвэл одоо ингээд бид нар комиссгүй бид нар ашиглалтын зардалын төлөө л яваад байна. Азийн хөгжлийн банкны төслөөр их хурлаар сойрхож батлаад тэгээ санхүүжилтийн шийдэл төр хамгаалах байрыг ингээд Израилийн энэ жишгийн дагуу ийм стандарттай тий барилга бариад тэгээ 2 жил ингээд комисс хүлээж авах гацаацсан 2 жилийн дотор одоо бодол сая 4538 хохирогчийг энэ 39 төр хамгаалах байр чи хүлээж аваад байна гэж шүү дээ. Хангалттай одоо хэмжээнд авч чадахгүй байна. Хүн болгон тийшээ хандаад одоо хохирогч нар чинь өдөр тутмал тэр 107 рууч залгаж гин цагдаагийн байгууллага ачаачаач дийлэхгүй байна. Эхний ээлжинд бидний гүйцэтгэлээрээ одоо мэдүүлсэн байгаа санхүүжилтээс тодорхой хэмжээний шийдээд өгөх юм бол бид одоо ажиллаа дуусгаад ингээ хүлээлгэж өгөө. Тэгээ магтлангаа болвол одоо тэр хугацаанд айл болох шахаад гаргая гэж байгаа юм. Тэрийг бол сангийн хаан бас хүлээж аваад тодорхой хэмжээ шийдэх боломжтой. Тэр барилгын хөгжлийн төв гэдэг бас нэг хүн сурдлын ноён оргилд гарсан нэг тийм байгууллага байгаа. Би тэрийг мэдчихэ. Тэр барилга хөгжлийн төв гэдэг маш олон юм барилга байгаа шүү дээ. Тийшээ шалгалт оруулж байгаа засгийн газраас. Авилгын том ингээд ийм үүр урхаа болчиход байна. Тэгээд энэ дээр татвар төлөгчдийн хөрөнгийг одоо маш ихээр төсөлд өртгийг нэмдэг бүр ийм сүлжээ болчихжээ гэж үзээд байна. Тэрний л нэг хохирогч нь одоо манай компани нөхдөд болчиход. Тэгээд барилга хөгжлийн төв дээр барилгын яам руу хиллэн энэхүү сая тэндээ шалгалтаа орно. Ингээд бүгдээрээ 3 сарын 1-ний өмнө энэ байрны нээлтэн дээр уулзлаа гэж уулзъя гэж тохирлоо. За. За. Хэлсэндээ. За.